Хөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүү жилдээр 6 хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинэ шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулах арга хэмжээнд сүүлийн жилүүдэд амжилттай оролцож санхүүгийн дэмжлэг авсан зарим гарааны бизнес эрхлэгчдийн сайн туршлага уулзалтыг энэ сарын 28-29-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Тус уулзалт арга хэмжээнд Ховд Говьалтай аймгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжихээ сургалт арга хэмжээнд хамрагдаж бизнес санаагаа бодит ажил болгож чадсан 60 орчим баг оролцсон юм. Энэхүү уулзалтаар дамжуулан оролцогчид гарааны бизнес төслийн шинэлэг байдал, бизнесийг хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлтэд нийлүүлэлт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, шинэ ажлын байр бий болгох гарц, цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбооны талаар харилцан туршлага солилцсноороо онцлог байлаа. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр санхүүждэг залуучдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл гэж хэрэгждэг. За тэр төслийн маань санхүүжилтаагаар тэдний дэмжлэгтэйгээр манай 2 аймгийн залуучууд бол энд нэг өдрийн туршид өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн төрөл бүрийн зүйлээрээ үзэсгэлэн гаргаад харилцан бие биетэйгээ мэдээлэл солилцож дээр нь яг тэр Улаанбаатар хотоос энэ Монгол орнд стартап арга хэмжээ хэрэгжүүлсэн стартап Монголын төрийн бас байгууллагын тэргүүн гүйцэтгэх захирлууд нэрж энэ залуучуудад мэдээлэл өгсөн энэ өдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүү жилдээр хэрэгжүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Говьалтай аймагт 20 орчим багийн залуусыг дэмжин ажиллажээ. Харин Ховд аймгийн тухайд 32 гарааны бизнесийг дэмжснээр тэдгээр аж ахуйн нэгжүүд шинэ бизнесээ амжилттай эхлүүлж орон нутгийнхаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадсан талаар албаныхан онцоллоо. За манай Ховд аймагт бол яг энэ стартап Монголын төрийн бас байгууллагын залуучууд тэр Швейцарын хөгжлийн агентлагийн төслөөс санхүүжилтаагаар анх бол 10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгодог энэ гарааны бизнес арга хэмжээ зохион байгуулж ирсэн. За тэрэнд бол манай Ховд аймагт хамгийн анх энэ эко гутлын үйлдвэрийн Эрдэнэ шиг Инг сайхан маань оролцож анхны стартап болж ирсэн. За одоо бол Ховдын ард түмэн бүгдээрээ мэддэг. Мянган уулзалт гэдэг тэр бизнес инкубатор төвд бол үйлдвэрээ нээчихсэн. Тэгээ олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд амжилттай явж байгаа. За мөн манай үеийн суманд бас нэг хөдөө анх Монгол орны хэмжээнд стартап арга хэмжээг хөдөөгийн сумын зохион байгуулж тэнд үенч болгон манай Ховд аймгийн баруун 5 сумын залуучууд оролцож тэнд буудангийн үйлдвэр шалгарсан байгаа. Тэгээд тэр буудангийн үйлдвэр байна бүр зах зээлээ өргөжүүлээд Говьалтай аймаг руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Дараа нь бол энэ буцалтгүй явж исэн энэ арга хэмжээ маань хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлдэг 6 хөтөлбөрийн нэг залуучдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийнхээ хүрээнд бол энэ 10 сая төгрөгийн ямар нэгэн барьцаагүй хүүгүй иргэн 3 жилийн хугацаанд иргэн төлөх нөхцөлтэй ийм зээл бол залуучуудын дунд зохион байгуулагдаж байгаа. Тэгээд энэ арга хэмжээг авснаас хойш манай бүжин гээд энэ хүмүүс бол нэг вакуумжуулсан юм ногоо хүнсний ногоо манай Инг цаягийн тэр бүтээгдэхүүнийг бол их сайн мэдж байгаа. Энэ үлэмж гээд ганцхан гурил хийдэг байсан бол бүх төрлийн махан бүтээгдэхүүн дээр нь гурилан бүтээгдэхүүн бууз банш гээд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг маш их олшруулад амжилттай явж байгаа залуучууд их байгаа. Дурдаад байвал ер нь манай Ховд аймгийн энэ стартап арга хэмжээнд хамрагдсан залуучууд бол бүгдээрээ хийж байгаа бүтээгдэхүүнээ бол илүү чанартай, илүү олон хүртээмжтэй явж байгаа. Жишээлбэл энэ ингийн сүүний тэр хоормыг бол бас л хийжсэн бол анх стартап арга хэмжээнд бас тийм оролцож авч ирсэн бол одоо бүр олон улсын хэмжээнд бол энэ бүтээгдэхүүнийхээ чанарыг тэр дундаа бас эмийн эмчилгээний талаас илүү анхаарч энэ бүтээгдэхүүнээ маш сайжруулаад явж байгаа юм жишээнүүд олон байгаа. Ер нь стартапууд бол энэ арга хэмжээнд оролцсныхаа дараа бол маш их тийм өндөр хариуцлага хүлээдэг учраас тэр хариуцлагаа ухамсарлаад энэ залуучууд маань их сайн явж байгаа. Бид ч гэсэн тэр стартап арга хэмжээнд оролцоод явж байгаа энэ залуучуудаа бол аль болохыг дэмжихийг хичээдэг. Санхүүгийн бусад үйлчилгээнүүд мэдээллээр хангах, шинэлэг санаа гаргахад туслах, гэх мэтчлэн борлуулалтын дэмжлэгт үзүүлэх, бусадтай туршлага солилцох, өнөөдрийн гэх мэтчлэн иймэрхүү арга хэмжээнүүдийг бид зохион байгуулснаар бол энэ залуучууд маань илүү их чадварчдаг гэж боддог.
Ховд Говьалтай аймгийн гарааны бизнес эрхлэгчдийн сайн туршлага уулзалт арга хэмжээний үеэр оролцогчид гарааны бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар орон нутгийнхаа шинэ шилдэг бүтээгдэхүүний дээжийг иргэд олон нийтэд танилцууллаа. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Ховд Говьалтай аймгийн хөлмөр халамжийн үйлчилгээний газар Швейцарын хөгжлийн агентлагийн залуучуудын хөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл Стартап Монголиа төрийн бүс байгууллага хамтран ажилласан юм.